За сайн байцгаана уу? За энэ удаагийн уншлагаар тэрний сэтгэлд чи байгаа юу? За ийм сэдвээр уншлага хийх гэж байна. За ойрын өдрүүдийн сэдвүүд ер нь жаахан сүнслэг тал руугаа мессежүүд өгж байсан. За одоо жаахан хайр сэтгэл хүн хоорондын харьцааны талаар нэг хэдэн өдөр одоо тийм цуврал маягаар гэдэг шиг хийх төлөвлөгөөтэй байна. За тэгээд тэрний сэтгэлд чи байгаа юу? За мэдээж нэгдүгээр групп тэ банаас. За хоёрдугаар групп нэг ойртолж харуулахгүйгээр хангалттай тийм сонгочж болж байгаа байх гэж бодож байна. За нэгдүгээр группийн уншлага эхлэе. За нэгдүгээр группийн дээр яг юу хэлэгдэх нэ гэдэг. За Chariot үзэр уруу харж King of Cups эгийг харж гарч иржээ. За эдгээр юу хэлэх нь вэ? За ямар ч гэсэн Chariot үзрээр бол ерөөсө хөдөлгөөнийг илэрхийлж байгаа. Асар хурдтай тий хүчтэй хөдөлгөөн. За тэгэхээр тэр хүн бол таны бодож байгаа тэр хүн бол одоо ямар ч гэсэн тийм үйл хөдлөл бол авахгүй тий ойрын үед үйл хөдлөл бол ер нь авахгүй байгаа байдлыг илэрхийлэх гэдэг ах шиг байна. За сэтгэл бол байна. King of Cups гэдэг бол бүрээс хангалттай тийм таны төлөө гэсэн сэтгэлтэй хүн. Ер нь хувь хүн ч гэсэн тийм зөөлөн, тийм ээлдэг, тийм ширүүн дөрөн хүн бол ерөөсөө биш байгаа байхгүй тийм сайхан сэтгэлтэй зөөлөн төрлийн хүн. Гэтэл энэ хүнд яг одоогийн энэ цаг нөхцөл байдал дээр болохоор яг яаж байна вэ гэхээр жоохон тийм амар амгалан тайван зүгээр дотроо одоо энэ дэр хөөрхөн ингээд сэтгэл дотроо бодоод одоо магадгүй энэ ханандаа өлөгчсөн зургийг гэр бүлийн зураг гэдэг юм уу найз нөхдийн зураг гэдэг юм уу чинь чамтай ахуулсан зургийг те ер нь бол чамтай ахуулсан зураг л гэсэн үг л те тэрийг одоо гар утсан дээрээс гаргаж харддаг юм уу эсвэл гэр оронд нь зүрттэй байдаг бол тэрийг ингээд хараад за тэгээд нэг хэсэг ингээд нэг тийм амар тайван амгалан байхыг л нэгсэн доо сонгоод байна л да яг одоо цаг нь биш гэж хэлэх гээд байгаа шүү гээд хэлэхээр юу хэлэх гэж байна? Тэр хүний сэтгэлд та мэдээж байна гэсэн үг. Байхгүй хүнийг зургийг харахгүй, байхгүй хүн рүү очие гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр таны бодож байгаа тэр хүн бол байна. Цагаа хүлээж байна. Тийм хурдан биш ч гэсэн очно гэсэн бас бодол төлөвлөгөө байх шиг байна шүү бүр. За тэгэхээр энэ дээр одоо Тебанас гэдэг энэ юг сонголтын үзрэг бол хамгийн сүүлд нь тий таны энергиээр өөрөө сонгож байгаа үзрэг учраас энэ дээр яг юу хэлэгдэхийг бол нэгсэндээ миний тарот хөзрийн уншлагаас тусдаа карт болж байгаа байхгүй юу? Та энергиээрээ сонгосон. Гэхдээ энэ картаас танд яг ямар мессеж хүрэхийг мэдээж хамгийн сүүлд нь бүр дэлгэрэнгүй сайхан хүргээд өгнө гэж байгаа. За одоо болохоор энэ 3-ын саваа гэсэн карт байгаа байхгүй. Энэ хэрвээ эрэг харж явах юм бол одоо ингээд алс холын зориг тий алс холтой нэлийн ирээдүйтэй үйлдэл хийх энэ гэсэн утга байгаа байхгүй. Гэтэл энэ уруу харцсан байгаа. Гэтэл одоо энэ нэгсэндээ ирээдүггүй байх гэдэг юм л да. Гэр магадгүй та нэг бол нэг тийм 3 дахь харьцааныхан нэг бол одоо юу гэх юм ингээд нөгөө ирээдүгөө гэж үзсэн учраас танаас жоохон ингээд хол тустай байж байгаа хүнийг хэлэх гээд байгаа байхгүй. За битэрийн харьцаа цаашдаа нэг явцтай биш одоо юу гэдэг урт удаан хугацаанд үргэлжлэхгүй. За тийм болохоор хичнээн ингээд ирээдүгөө учраас одоо амар амгалан тайван бай гэдгийг сонгоод байгаа. Тэгэхдээ бүр огт уулзахгүй юу гэвэл болохоор одоо нэг хэсэг ингээд тань руу айгүй юм эрчимтэй үйлдэл хийж уулзж исэн байх магадлал айгүй өндөр байгаа байхгүй.
Тэгснээ сүүлийн үед болохоор яг яасан бэ гэхээр өмнөгшгөө байхаа болцсон гэсэн үг. Та юу мэдэрч ийн гэхээр тэр хүн яг өмнөгшгөө бол байхаа болчиход байна гэж мэдэрч байгаа. За. Тэр энэ хүний таатлын тэр бодож байгаа бодол нь юу вэ гэхээр мэдээж ийм бодолтой хүн за чи өдөр цаашдаа нэг явцтай биш юм чи одоо ингээд одоо дандаа гэж өмнөгшгөө уулзах болиё гэж одоо юу гэж л танд хэлэх үү тийм ээ. Тэгэхээр энэ одоо тэр хүний бодол нь бол тийм байхгүй юм. Тантай өнгөрүүлсэн цаг хугацаа мөчүүдийг ингээд дотроо дуурсаал хэрэг ганц нэг зураг байгаа бол тэрийг үзээл тэр хөвгчлөлтөд дурсамжтай сайхан байсан цаг үеүүдийг дурсаал одоо гэрте бодон дээр амар тайван хөвчэн та. Амгална. Яагаад явцтай гэж би үзсэн харьцаа биш учраас. Магадгүй энэ тийм учраас яагаад тэгж бодож байна гэж хэлэх гэхээр магадгүй гэр бүлтэй хүн байх. Нэг бол тантай нэг айхтар магадгүй ингээд өчнөө удаан нэг хэсэг хугацаанд ингээд хамт айгүй ойр байсан байх. Тэгэнгүүтээ яасан бэ гэхээр за битүүрийн харьцаа нэг тийм урт удаан хугацаанд үргэлжлэх харьцаа биш байна гэж бодсон гэх гээд байгаа байхгүй юу. Тийм учраас бүр мөсөн тэр чигээрээ болцсон уу гэвэл баас ч нэг үгүй юм шиг байгаа даа. За яг яаж байна гэхээр өмнөгшгөө тэгж ойрхон байн уулзахаа болий нэгдүгürt хоёрдугаард энэ дээр бас байгаа байхгүй нэрээдэг үү 9-ийн саваа хөзөр уруу харж байгаа. Энэ бол өөрийгөө нэг одоо юу гэх нэг хамгаалтын энерги байхгүй юу? Ер нь. Тэгэхээр магадгүй энэ хамгаалтын энергийн хөзөр энэ дээр яагаад орж ирж байна, уруу харж орж ирж байна гэхээр энэ гэр бүлдээ будандаа магадгүй ингээл нэг гар утасныхаа мессежийг за магадгүй одоо гэр бүлээсээ одоо тантай харьцаа холбоогоо нуух гад хамгаалах гад одоо ингээд нэг хэсэг энэ тантай ойрхон харьцаж байсан тэр цаг хугацаанд болохоор хамгаалах гэж нэлийн одоо тэр мессеж юм харилцаа холбоогоо юм хамгаалах гэж нэлийн хичээж исэн байгаа байхгүй. Гэтэл одоо бол тийм ч амар удаан үргэлжлэх харьцаа биш гэж үзсэн учраас одоо тэгж нэг айхтар хамгаалахгүйгээр өөрөө жоохон энэ нэлээд амар амгалан 50 байгаа байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр тэр байдаг газараа 50 байж байгаа байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр хамгаалах одоо нэг тийм айхтар өмнөгшгөө хамгаалаад ах шаардлагатай биш боллоо гэсэн үг. Тэгж хэлэх гээд байгаа шүү. За дат хазар те. Энэ бол төгсгөлийг илэрхийлдэг үзэр байхгүй юу? Харьцааны төгсгөл. Тэгвэл энэ харьцаан дээр болохоор ерөнхийдөө төгсгөл гэдэг утгаараа яриад байх шиг байна. Хичнээн чамд сэтгэлтэй хайртай. Энэ хүн сэтгэлтэй хайртай гэдэг байгаа байхгүй юу? Чамтай хамт баггүй цаг хугацааг өнгөрөөсөн. Тэгээд чамд одоо сэтгэлтэй бол хайртай. Гэхдээ ирээдүг гэж үзсэн учраас одоо энэ харьцааны тэ сэтгэлдээ төгсөж гинэ гэдэг карт уруу харж гарч ирж байна гэхээр төгсгөөгүй, дуусаагүй. Тэгвэл өмнөгшгөө одоо тийм нэг илүү их хурдтай, илүү их тэгж нэг харьцдаг байдал. Жохон харьцаа удааширч ийн л гэсэн үг. Ерөнхийдөө бол та. Нэг хэсэг л амар юм нэг их тийм юутай байсан харьцаа жохон удааширч байгаа гэсэн санаа ирж байгаа байхгүй. За ерөнхийдөө ийм уншлага болж байна. Тэр хүний сэтгэлд таавал байна. Байхдаа бол нэг гэсэндээ одоо гэр бүл байдаг бол тэндээ жоохон амар тайван амгалан байж өөрийгөө тэр нэг учиргүй хамгаалах гэдэг байснаа болоод за ирээдүй жоохон тиймэрхүү юм байна гэд за тэгээд одоо дууслаа бол гэж хэлээгүй гэдэг. Гэхдээ нэг юм байна. Таны сонгосон энэ карт ч өөрөө Тебанаас буюу салах, холдох, тавьж явуулах гэсэн утгатай карт. За энэ карт нь болохоор яг яаж холбогдох нь вэ гэдэг дээр та тэгээд өөрөө одоо юу гэх юм мэдрэмжээрээ энэ тема тэр одоо Япон картыг тий та ч гэсэн магадгүй за одоо энэ нэг тавьж явуул одоо боли энэтэй гэж бодсон учраас энэ картыг бас сонгосон байж магадгүй тий ягаад гэвэл та өөрийнхөө энергиээр сонгож байгаа шүү дээ энэ картыг тий энэ бол миний онцлог байж байгаа. Тэгэхээр энэ таны сонгосон картны одоо онцлогыг уншаад өгөө гэж. За танд өгж байгаа мессеж нь болохоор яг юу хэлж ийм гэхээр
таны дотор мэдрэгдэж буй хоосон эсвэл тайлбарлаж чадахгүй мэдрэмжийг одоо хэн нэгэн эсвэл ямар нэгэн юм эд бүтээгдэхүүн эсвэл хэн нэгэн хүн таны дотор хоосон орон зайг дүүргэж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Тэрийг чадах хүн нь болохоор таны юу хүсэж байгааг, таны одоо яавал сэтгэл чинь дүүрэх гээд байгааг таал мэднэ гэдэг санаа хэлэх гээд шүү бүр. Тэгэхээр таны сэтгэлийг зовоож буй бодол хит баригдсан мэдрэмжүүдээ одоо баг багаар нь сулж явуул гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ таны доторх мэдрэмжийг яриад. Магадгүй энэ нэг хүнээр энэ нэг айлын хин нэг хүн байж магадгүй. Тэрүүгээр та дутуу орон зайгаа нөхөх гэсэн чинь бас ингээд нэг дүүрэхгүй болохгүй байгаа байж магадгүй. Таны хүслээрч болж өгөхгүй тийм ээ бас. Ерөнхийн энэ энергиэс харахад тэр нэг хүний юм шиг байгаа байхгүй. Тэгэнгүүт та энэ нэгнэр өөрийнхөө төр сул орон зайг дүүргэх гээд гисэн чинь ерөөсөө бас болохгүй байна л гэж хэлэх гээд байгаа шиг байна. Тийм болохоор тэр хит өөрийгөө зовоож байгаа байдал тэр нэг мэдрэмжүүдийг ингээд таныг суллаад тавиад явуулаа л гэж хэлэх гээд. Тэгэхээр анхаарлаа гадна тал руу биш. Таны хайж байгаа юм гадна тал руу биш. Тэр одоо хин нэгний энэ харьцаа холбоо биш. Эсвэл ид материал биш. Таны дотор талд чинь байгаад байгаа маа гэж хэлэх гээд байгаа юм энэ гарт. Зөвхөн та өөрийнхөө дотоодоос асуугаад үзээрэй гэнэ таны. Өөрийнхөө одоо тэр ухаан сэтгэл санаагаа гадагшаа хандуулахгүй зөвхөн өөрлөгөө хандуулаад асуугаад үзээрэй. Тэ? Тэр нь яг тий. Чи яагаад үнэхээр юу хүсэж байна вэ? Яагаад тэрийг хүсэж байна вэ гэдгийг асуугаад үзэж чинь. Хэрв тэр нэг зүйл юм уу хүн юм уу таны амьдралд хэрэг байх юм бол тий. Яг юу тий яаж мэдрэх вэ гэд. Хэрв тэр хин нэгнийх биш бүр тэр чигээрээ чинийх байсан болвол жишээ нь чи яг яаж мэдрэх вэ гэд энэ асуултуудыг өөрийнхөө дотгошоо хандаад ингээд өөрөөсөө асуугаад үзэж байна. Энэ хүн хичнээн сэтгэл байна гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхдээ бүх зүйл нөгөө талын энэ картан дээр хэлдэг байгаа байхгүй юу? Нөгөө талын чинь хүний мэдрэмжийг хэлж өгөх гээд байна. Тэгэхээр тэр юу гэж хэлж ийн гэхээр бүх зүйл нь өөрийнх нь хүсснээр болохгүй байна гэж. Тэгээд доторх бодлоо бүрэн илэрхийлж бас өөрт чинь ч бас чадахгүй байна гэж. Тийм мэдрэмжүүд дотор талд нь энэ хүнд байна. Тэгэхээр энэ хүн хичнээн ингээд сэтгэлд байсан ч хоёлаа энэ одоо боломжгүй байсан хэрэг энергийн төвшөнд ингээд танд үг хэлдэг дамжуулдаг болвол тий тэр хүн одоо дотроо энергиудыг ингээд тавьж явуулахыг хичээж байгаа. Тий. Энэ хүн хичээж байгааг нь бас. Тэгээ хичээж байгаа учраас энэ нэг ядаж одоо нэг уулзах гэж байгаа зай байгаа холдуулаад байгаа юм биш үү? Ер нь тий жоохон зай аавна л гэж энгийнээр ирүүл жоохон зай аваад байна л төмөрхөөс уул тий. Тэгэхээр яг энэ хүн бас бие басан гэж нэг нэгтээ ирээдэг үү гэж үтсэн учраас одоо ингээд нэг заавч ингэж айлуулах уулзах барьдаг харьцаа холбоо тогтоодог барьдаг байсан бол тэрийг одоо ингээд нэг жоохон зайг нь холдох гээд байна л тий. Тийм болохоор одоохондоо чимээгүйгээр ингээд одоо нэг ажигласан байдалтай нөхцөл байдлыг одоо тий одоо ингээд л өстө бодон дээр суучаал одоо харцнаа л байж гэнэ л гэсэн үг. Тэгээд бас их утга учиртай хоорондоо яалтчгүй л одоо энэ хөзрийн уншлага энэ мессеж карт хоёр тохирж л байна л да тий. За ийм одоо уншлага болж байна. За уншлага сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 2 дугаар группийн уншлага эхлэе. Тэрний сэтгэл чи байна уу гэсэн сэтгэвтэй чи байгаа юу гэдэг.
За хоёрдугаар бол нэлээд тийм за хүчтэй бас тийм кармагийн харьцаа холбоо байх. Магадлал маш өндөртэйгээр гарч ирж байна тийм. Энерги нь айгүй юм савлгаатай энерги гэсэн үг. Савлгаатай энерги бол тэгж урсгалаараа яв кармагийн харьцаа холбоо гэдэг нь ерөөсөө тэгж урсгалаараа явдаг вэ? Одоо ерөөсөө бас тийм зовоодгол харьцаа холбоо шүү дээ. Ер нь бол тийм хүмүүсэд ахаар биш те. За тэгэхээр таны бодж байгаа тэр хүн бол таныг ерөөсөө мартчихад байгаа юм бол алга байна. Тэгвэл та хоёрын хооронд бас баггүй янз юм бол болсон байна л гэж. Үнэхээр л харьцаа бол савлгаатай юм байна л гэж хэлэхээр байна. Тэгээ энэ харилцаан дээр нь яг юу харагдаад байна гэхээр эго заяа. Нөгөө кармагийн харьцаа холбооч ерөөсөө эгоор нь оролддог юм байдаг. Гэтэл яг л эго тий? Гомдол бие бинийгээ бүр айхтар гомдоосон гомдол бүр. Тэгснээ одоо ингээд бүр гинт ингээд харьцаа холбоо байхгүй болох. Тэгээд өөрөө өөртөөгөө бүр ингээд тэмцэлдэж байгаа тэмцлийн энергиуд байгаа байхгүй юу? Энийг 6хан картаас өчнөө олон тийм айхтар тийм савлгаа давлгаатай юм үзэгдэж байгаа байхгүй. За нүгүмори карт бол угаасаа их сайхан карт л та тийм. Ерөөсөө маш гоё дулаан халуун мэдрэмж тайтгарлыг өгдөг. Уул нь хамт байх үедээ хинээс ч илүү бүр одоо нэг гэр орон тавтаа тухтай байдал. За бүр одоо кармагийн харьцаач ерөөсөө юунд нь татагдж байгаа, юунд нь дурлж байгаа, яаж байгааг нь мэддэхгүйгээр тэр хүнд бүр ингээд одоо наас зүс хамаагүйгээр тэр хүнтэй байх хад нэг тийм их тайван мэдрэмж авдаг хэрнээ хүслээр нь болж өгдөг нэг хэцүү харьцаа шүү дээ ерөөсөө. Тэгэхээр энэ харьцаан дээр ерөнхийдөө тийм юмнууд нэлийн үзэгдэх гээд байна л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За хайрофант үзэр уруу харж гарч ирж байгаа энэ дэр. Хайрофант уруу. Харилцаа холбоо ерөөсөө яг ингээд нэг жамаараа замаараа хөнгөн амар байгаагүй гэж хэлээд байгаа. Тэгсээр нэ мажишн эрг гараад ирж байгаа байхгүй. Энэ холбоо харьцаа эргэж дахин ингээд нэг одоо болцсон болоо явцсан болоо одоо ирэхгүй болоо тэхгүй болоо гэхээр ингээл юм болоогүй юм шиг эргээд гараад ирдэг. Тэгснэ гараад ирлээ яв гэл тэгэхээр энэ дахиад ерөөсөө ахаал ёстой бүтэхгүй юм байна гэдэг дээр эртлээ ингээд нурж ундаг гэсэн. Тэгснэ world үзэр хамт энэ бүр ингээд хамтдаа амьдраад одоо бүр аз жаргалтай юм тийм байх уу гэл тэгэхээр бас үгүй world үзэр уруу хараад гараад ирнэ. Тэгэхээр тэр хүнтэй ерөөсөө хамт амьдрахгүй байгаа тоххой юу? Боломжгүй бол биш хэрнээ хамт амьдрахгүй. Энгийнээр бодвол боломжгүй биш байгаа байхгүй юу? Гэтэл угаасаа яалч нь өвлийн өрийн харьцаа чинь одоо ингэж нэг өвлийн үзэж үсийн зулгаад гэл харьцаа шүү дээ. Одоо зөвхөн хэн нэгэн талдаа биш хоёр талдаа л тэгдэг. За тэгээд нэг хүсгээр хясна гэдэг шиг л нэг ийм л хэцүү харьцаа холбоог ер нь өвлийн өрийн харьцаа холбоо гэж хилээд байгаа юм дөө ерөнхийдөө. Тэр хүн бол одоо нэг тийм хүсээд авах юм бол байхгүй. Их хэцүү хүнийг сэтгэл шанаагаар бүр хамгийн морон шархлуулж, шаналуулж зовоож идэг их хэцүү харьцаа л дөө энэ ерөнхийдөө болдог. За тийм. За тэгэл ерөөсөө тэр энэ Tower хөзөр чинь угаасаа одоо эрг хараад гараад ирж гин гэдэг чинь ерөөсөө бүх юм ерөөсөө санснаар болохгүй нуруу унж байгааг хэлж байгаа шүү дээ тэр. Аваа сайхан аятайхан байлаа. За гэр үлмөр болцсон харцсан явж исэн бол гинтийн шалтгаанаар юу болж байгааг нь бараг мэддэхгүй ингээл ерөөсөө хин нэгэн гарч ирдэг юм уу эсвэл хин нэгэн амьдралд нь оролцдог юм уу эсвэл одоо бүр ерөөсөө таны хамгийн эмзэг сэдв чи жишээ нь энэ хүнтэйгээ ямар л байвал одоо хамгийн аз жаргалтай аятайхан сайхан халуун дулаан мэдрэмжтэй байх вэ гэдэг яг тэр нэг итгэл рүү чинь орж ирдэг байхгүй юу? Одоо жишээ нь та энэ найз охин эхнэр найз залуу нөхөр за тэр маань л одоо өстой энтэйгээ байхтлаа дөрөс хамгийн хорвоо дэлхийг амар амгаланг бараг мэдэрнэ одоо аз жаргалтай ерөөсөө юунд санаа зовхгүй сайхан байна гэд ингэж боддог тэр хүн чинь бүр таны ухаанд байж боломгүй тийм хэцүү тийм одоо шокийн байдлыг үүсгдэг ч гэдэг юм уу.
За эсвэл бүр ингээд нөгөө ойр дотных нь хамаад одоо тэр ах トゥ амраг сад нь орж ирээд ерөөсө хичнээн та яриг хамтдаа юм сайхан байх гэх хүс одоо хүсээд хоёр талаасаа хүсчээвэл жишээ нь ах トゥ аав ээж нь зөвшөөрдөг ч юм. Үгүй ер нь тэгээд бүр ямраарч орж ирж болдог гэсэн үг. За тэгэхээр ерөөсөө л энэ харьцаан дээр бас одоо нэлээд тийм төрлийн юм гарч ирэх гээд байна тий. Тэгээд world төзөр уруу харж гарч ирж байна. Энэ давчны асуудал тулгарсан ч гэсэн энэ уруу харж гарч ирж байна гэдэг чинь энэ нэг талдаа бас төгсгөлийг илэрхийлдэг байхгүй. World төзөр гэдэг эерэг харж гарч ирнэ. Уруу эерэг харж гарч ирч бүхэн бүрэн бүтэн байна гэсэн чинь бүхэн бүрэн бүтэн болоод яг зөв явж байна гэсэн чинь уруу хараад гараад ирэхээр болохоор дуусаагүй. Тэр чи дуусаагүй гэдэг. Нэг цикл мэгл нь бол дуусаагүй одоо ингээ үргэлжлэнэ гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд нэг шийдвэр гаргах гэхээр эс бусуурц гэдэг шийдвэр гаргаж байгаа үзэр байхгүй юу? Шийдвэр гаргаж шинийг эхэлж байгаа үзэр. Гэтэл энд шийдвэр гаргаж чадахгүй байгаа бас айгүй хэцүү. Энэ бол нэгтэй нэлээд хүний сэтгэлийг бас зовоож байгаа шүү. Тэгээд хүсэл тэмүүлэл байгаад байдаг. Эзэн нэгэн цагт ирэндээ эсвэл тэгэндээ тэр намайг ингэж мэдж байгаа да. Магадгүй энэ хугацаанд яг хэдэн сар хэдэн өдөр өдрөөр тооцохдохгүй энэ хэдэн сар хэдэн жилээр ч та магадгүй хүлээлт үүсчиж хүсэл нь биелэх. Эцсийн бүлэгт нь хүсэл нь биелж байгаа байхгүй юу? Энэ бол эцсийн үзэр. Гэтэл эцсийн бүлэгтээ хүсэл биелэхийн тулд энийг өрөөжтөчнөө юм болж байгаа. За тэгээ гаднаас энэ л яах вэ тийм нэг гадна царайнаас нь харах юм бол таныг одоогийн нөхцөл байдлаас нь харах юм бол магадгүй тань руу холбогддгоо утас мессеж бичдгөө бүр ингээд баг өгсөн амьд мэддэхгүй таг алга болсон тий ингээд байж байгаа бах. Эсвэл их л сайн явж байгаа юм шиг. Гэтэл тэр гадна талд харагдаж байгаа байдал нь худлаа шүү гэж хэлмээр байгаа байхгүй юу? Дотор бол зүгээр дайн тулаан шиг юм. Та яг одоо яг дотор талдаа тийм амраа болон бүх юм нүцсэн хүн шиг байна уу? Үгүй. Хэрэг үгүй бол тэр хүн тийм л байгаа адилхан. Үл өөрийн харьцаж ерөөс хоёр талдаа дэмждэг. Танаас нь харахад тэр одоо их л сайн яваа байгаа биз бодвол одоо бүх юм болж бүтэж байгаа биз одоо харьцаа холбоогүй тийм юм байхыг бодвол гэж жишээ нэг бодъё л та. Гэтэл үгүй тэр чинь бүр тийм амархан юм байхгүй гэж. Тэгэл одоо ерөөсөө эндээс эхлээл ингээл юунаас үүдэлтэй тодорхойгүй зөрчлүүд байгаа байхгүй зөрчил. Тэгэл мажишн чинь их сайхан зөрч гिचэл аваа нэг сайхан бүхэн болж бүтээд явж итэл гэсэн үг байхгүй юу? Бүхэн болж бүтээд явж итэл пар гिचж байгаа байхгүй. За ийм утга учиртай мессежийг бол одоо та сонгосон байгаа. За таны сонголтын нүгмори картыг одоо орчуулад хэлээд өгье. За энэ болохоор одоо хайр, дулаан мэдрэмж, тий? Ер нь тайвшрал гэсэн утгатай. Тэгэхээр та магадгүй тэр хүнийг ингээд бодох, сэтгэх, санах төдийд ч юм уу нэг сайхан халуун дулаан мэдрэмж ягаад түрүү хэлсэн шүү дээ. Хамт байгаад нэг тийм тогтоо тухтай дулаахан санагддаг. Тэгэхээр та одоо яг одоогийн нөхцөл байдлаа энэ мэдрэмжийг нь санаж байгаа гэж хэлэх гээд байна. Та тийм учраас тэр хүний одоо энэ картыг сонгосон юм байна. Тэр хүнээс авдаг тэр нэг халуун дулаан нэг тийм одоо юу гэх нэг тийм итгэлтэй ч юм шиг тий одоо юу тэрний хажууд их тайван амгалан байж болдог нэг тийм мэдрэмжийг нь та өөрөө ирэхгүй өгүүлж хүсэж байна гэсэн үг. Тэгэхээр таны яг бие сэтгэл тэгэхээр ингээд тийм одоогийн байдал дээрээ жоохон ядарсан байгаа байдлыг тий. Тийм учраас өөрийг чинь тайвшруулах нэг тийм орон зай нь өгүүлэгдээд байна л гэж хэлэх гээд. Тэгэхээр мөн тий одоо юу гэх юм өөрийгөө хит чанга одоо тэгэж барихгүй тайвширч амрах сэтгэлээ одоо тийм одоо сөргөөр нь бодох биш. Одоо жишээ нь энэ хүн дээрээ одоо та мэдээж энэ хүн л таны энергийг алдуулаад байгаа шүү. Тэгэхээр хэрв та энэ хүн дээрээ бодож байгаа бол яг юу гэж бодох вэ гэхээр тэр хаашд ирэндээ би
Бид хоёр ийм харьцаа холбоотой одоо юу гэх хувь тавилангаар учирсан ийм харьцаа холбоотой явж байна. Тэр ирж л таарна да. Угаасаа ирэндээ гэдэг нэг сэтгэлээр өөрийнхөө энэ дотроос нь ингэж өөрийгөө бүлээцүүлж, халаацуулж, дулаацуул гэдэг гинэ. Одоо нэг хамт байх үешгээ тийм хааш одоо тэр нэг л өдөр ирэндээ гэдэг нэг тийм итгэлээр өөрийгөө бүлээцүүлгээд байгаа юм байна л. За нөгөө хүн бол угаасаа юу гэж бодож ийн гэхээр те. Тэр хүний өвч гэсэн та адилхан байхгүй юу? Ганцхан та тэрийг нь мэдрээд өгүүлээд байгаа биш. Тэгэхээр тэр хүн бас таныг бодохдоо хамт байхад тайвширдаг, тухтай мэдрэмж өгдөг, халуун бүлийн дулаан санагддаг. Ихтэй тэрийг магадгүй танд хизээч илэрхийлж байгаагүй байх. Таа ч гэсэн магадгүй бас илэрхийлж байгаагүй байх. Тэгвэл тэрнээс нэг тийм онцгой мэдрэмж авдгаа гэдгийг одоо хоёр талдаа магадгүй илэрхийлэх байх. Тэгвэл юуг нь яг цаг дээр бол яг юуг нь хүсэж өгүүлж байгаа нөхөр. Ерөөсөө л тэр нэг тийм тайвшруулдаг энергийг. За тэгэхээр тэр хүн бол таныг та уул сэтгэлд нь бүр байгаар барахгүй дотроос нь халуун дулаан төөнсөн мэдрэмжийг өгөөл одоо тэгэл тий нэг тийм цаг нь болохоор ирэндээ гэдэг шиг цаг нь болохоор болно доо гэдэг шиг нэг ийм мэдрэмжтэй л явж байгаа байж таарах гэдэг шиг байна да. За ингээд уншлах сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай. За 3 дугаар группийн уншлах эхлэе. За энэ одоо Eight of Swords гэдэг хөзөр уруу харж гарч иржээ. За нэг айхтар эргэлзээ тэнэгэлзээнээс одоо нэг жоохон гарах гэж байгаа юм болоо да гэж. За ямар ч гэсэн Lovers хөзөр эрэг харж гарч иржээ. За Pentagon 3 хөзөр. За баг хамт олон болоод ажиллаж байгаа энэ харьцаан дундаасаа баг хамт олон юм байна да тийм. Баг хамт олон болж ажиллаж байгаа харьцаан дундаасаа нэг тийм хайрын харьцаа холбоо үүсээд байгаа юм дгүү да гэдэг шиг. За тэгээд тэр харьцаан дээрээ одоо тий яг яаж ийн гэхээр цаашдаа яах вэ гэдэг дээр айгүй эргэлзэжсэн болж таарах гэдэг юм л да. Ерөнхийдөө нэг ажлын байртай холбоотой хамтралтай холбоотойгоор эхэлсэн жоохон хайрын романс байгаа дах шиг үнэ хайрцаа холбоо. Тэгээ хоёулаа хоёр талдаа яасан бэхээр Кокай гэж нэг жоохон нэг яана гэдэг үлээ одоо энэ ч одоо харамссан гэх юм уу тий? Одоо яагаад ийм болчихоо гэдээ хоёулаа бас ажлын харьцаа холбоотой байж одоо яагаад ийм болчихооч гэдэг юм уу? Эсвэл одоо гэр бүлтэй янз янз байж яагаад ийм болчихооч гэдэг юм уу? За одоо бүр ингээл ямарваа нэгэн байдлаар тэр нэг үүсгэсэн харьцаа холбоон дээрээ бүр яагаад заавал одоо ийм хүнтэй гэж гэдэг юм уу? Ийм хүн гэдэг нь болохоор магадгүй их насны зүрх мөрөөж явж байгаа гэж магадгүй. Бүр тийм нэлийн тийм ерөнхийдөө нэг тийм байж одоо ингийн байдаг нь яг ингэж хэлэх гээд байгаа юм л да. Одоо байж боломгүй юм шиг нэг тийм харьцаа байгаа байхгүй. Тэр насны зүрх юм уу? Багш шав юм уу? Эсвэл ажлын газрын хамт олон дотроосоо сонгосон байдığım юм уу? Нэг тийм сонин харьцаа л гэсэн үг. Сонин ч байх үү яг харьцаа донд тий. Тэгээ тэрэн дээр энэ харьцаагаа одоо нэг яах вэ гэдэг дээр айгүй эргэлзээдсэн байж таарах гэдэг байхгүй. Тэгээд энийг хараа Ace of Wands гэхээр ингээд нэг үйл хөдлөл авч ингээд хөдлөхгүй болсон. Яг яахан тодорхойгүй болсон байгаад байгаа хэлж байгаа. Хэрвээ энэ карт эрг гарч яг энэ чигээрээ гарч ирсэн бол юу хэлэх гээд байна гэхээр за би үнэхээр хайртай сэтгэлтэй үнэхээр энд ингээд сэтгэл татагдаад байна тий. Тийм болохоор одоо
одоо юу гэх даруйтайхан шиг үйлдэлгээд нэг мөсөн үерхдэг бол үерхэд тий ингээд цаашаа явна гэсэн юм бодол одоо ингэж эхлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ эхлэхгүй байгаа гэсэн үг. Өмнө нь ямарваа нэгэн байдлаар нэг юм хайрын романс үсгчээд тэгэнгүүтээ бүр яаж чадхаа байчаал одоо эхэлдэгчгүй шийдэж чадахгүй байгаад байсан байдлыг хэлэх гээд байгаа байхгүй юу? Энэс асар хэрэгэлзээ байна энд. Ерөөсөө энэ нэг 5 6 картууд тэр чигээрээ одоо энэ хоёр бол нэг ажил хамт олон баг ерөнхийдөө л нэг тийм ажиллаар холбоотой усдаг хэлээд байгаа. Тэгээд энэ гурав нь болохоор юу хэлж ийнэ гэхээр ерөөсөө эргэлзээд эхлүүлж чадахгүй дуусгаж чадахгүй байгаад байгаа байдлыг. Тэгээ зарим талдаа бол тааж гэсэн энийг өөрөө энергиэрээ сонгож байгаа учраас таны хувьд ч гэсэн энэ хайрцаг баг нэг яана юу хийчихвал гэсэн маягийн тий. Одоо яана гэдэг нэг тийм харамссан байдал юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр таны бодож байгаа тэр хүн ч гэсэн яг тантай адилхан байна гэсэн үг. Та энийг энергиэрээ энэ картыг сонгож байгаа тий. Гэтэл энийг тий. Гэтэл юу байна гэхээр тэр хүн бас яг адилхан тантай адилхан чамтай адилхан байдалд орчоод байна гэсэн үг. Тэгэл нэг яахаач мэдж шийдэж чадахгүй байгаад байгаа. Энэ 10-ын одоо спорт үзэр хэрэг ингээд эрг хараад гараад ирсэн бол энэ харьцааг дуусгахын одоо хаашд ингээд одоо бүтэхгүйгээд тий. Энийг яахан тодорхойгүй байдлыг дуусгахыг гэж байгаа байхгүй юу? Гэтэл энэ бас нөгөө юугаараа гарч ирчээд байгаа байхгүй. Дуусахгүй байдлаараа гарч ирчээд байгаа. Тэгэхээр эхлэхгүй бас дуусахгүй. Тэгэл одоо яг л нөгөө нэг энэ ажил дээрээ эсвэл одоо тэр сургууль дээрээ хичээл дээрээ бүр ингээд өдөр тутамдаа байнгын таарж идэг л нэг хоёр хүний харьцаа холбооны тухай болж таарах гэдэг нь тий. Тэгэхээр тэр хүний сэтгэлд та байна үгүй байхаар барахгүй бүр одоо нөгөө нэг зовоож ин тэр хүнийг яах вэ яасан дээр вэ? Дуусгач чадахгүй эхэлж чадахгүй ийм нөхцөл байдалд одоо тэр хүн чинь таны бодож байгаа тэр хүн бас орсон байна. Та бас ч гэсэн бас яг энэ картаар юу илэрхийлж ийн гэхээр та бас адилхан орчод байгаа учраас энэ картыг сонгоод ах шиг байна тийм ээ. За энэ картыг таны сонгосон картыг эхлээд нэг хэлээд тийм харамсал гэсэн үг. Тэгэхээр май мөнгө буюу урагшаа харъя. Одоо өнгөрсөнд болоод өнгөрсөн юмд одоо харамсаад одоо яах вэ гэсэн санаа шүү. Тэгээд урагшаа хараад явъя л гэж. Танд өгөх мессеж нь болохоор хүн бүр амьдралдаа тэр үед ингэхгүй яав да гэсэн. Илүү өөрөөр хийж болох л байсан гэсэн мөчүүдтэй тулгардаг. Өнгөрснийг өөрчлөх боломжгүй ч өнгөрсөнд өгч буй утга одоо мэдрэмж сэтгэлээ бол өөрчилж болно гэж энэ карт хэлж байна. Харамсах нь бол буруу биш ээ. Гэхдээ тэр мэдрэмж дээр гацах биш, түүнийг дараагийн алхмынхаа хүч болгох хэрэгтэй гэж. Ягаад гэвэл жишээ нь энэ харьцаанаас ингэж болохгүй юм байна штэ, дараа нь амар харамсдсан байна штэ гэдгийг та ч нэг ч ойлгоцсон байна штэ. Тийм болохоор тэрлүүг хараад байгаад байхгүй урагшлъя гэдэг байгаа байхгүй. Тэрэн дээр гацчиж байж болохгүй гэж. Нөгөө хүн ч гэсэн адилхан заяа. Энэ картуудын эзэн тий юу гэж бодож ийнэхэр илүү өөрөөр хандах байсан юм гэж бодож байна. Тэр үед бас ингэхгүй яавдаа гэж бас бодож байна. Бас ингээд нэг өөрийгөө илүүгээр ингээд ягаад гэвэл сэтгэл байгаад байгаа. Тэр өөрийнхөө тийм илүүгээр өөрөөр ойлгуулж бас болох л байсан гэж бас ингэж харамсаад байгаа байхгүй. Энэ хүн харамсаж чинь чийж харамсаж чинь. Ерөөсөө энэ яста тий нэг хоёр нөхөрлөл нийлээд жоохон буруу юм хийсэн л усууч байгаа тий. Тэгэхээр яг нэг тийм л юм гарч ирээд байна энэ дэр тий. За хэрв энэ уншлах доогт хамааралгүй хэн нэгэн байвал та шал тий өөр группийг сонсож үзээрэй. Ерөөсөө тий энийг шууд skip шүү. Энэ ерөөсөө тодорхой нэг хэсэг тийм хүмүүст зориулагдсан болчоод байна л да тий.
Тэгэхээр одоо ч гэсэн тэр хүн ч гэсэн адилхан тэр дотор сэтгэл нь өвдөж байна. Одоохондоо хүчээр харьцаж холбогдох биш тий. Зөөлөн одоо яадгийн одоо чамаг нэг ямархуу байдалтай байна. Яаж ийнэ гэж зүгээр ажигласан байдалтай л байж байгаа болов гэж хөзөр хэлж байна. Дараа дахин уулзах боломж гарвал энэ хүн илүү яг нэг үнэн чин сэтгэлээ одоо чамд одоо ингэ илэрхийлэх баг. Нэг магадгүй гомдооцсон юм шиг байгаа даа л да таныг. Тэгээ харамсуулсан, өөрөө харамссан, чамайг харамсал. Гэтэл яг бодит байдал нэм сэтгэл мэтгэлтэй байсан гэдгийг огт хэлээгүй илэрхийлээгүй бол дараа дахиж уулзах боломж гарах юм бол тэр талаас нь хэлж ойлгуулъя. Одоо тий гисэн энерги байгаа даахгүй энэ картын. Тэгэхээр хүзэр таны урам өгөх одоо батламж өгсөн юу гэхээр таны одоо энэ туршлага бол энэ ч одоо зүгээр ингээд туршлага шүү дээ. Танд одоогийн байдлаар ямарваа нэгэн байдлаар харамсах юм болчиход байгаа бол энэ бол туршлага. За тэгэхээр ингэж болтгүй юм байна гэдгийг одоо туршаад мэдээд үзчихлээ. Тэгээд урагшаа хараад алхаа гэдэг аахгүй. Өнгөрсөнд харамсаж тэнтэй гацаа тэргүй урагшлая гэж. За хүзрөөс танд ийм мессеж ирж байна. За тэгэхээр бас тэгээд харьцаа хамаарал холбоотой болоод л одоо юм уншлага уншигдчих шиг байна да. За ингээд уншлагыг сонссонд баярлалаа. Амжилт хүсье. Бай бай.